Дараагийн мэдээ, Сэлб 20 минутын хот төсөлд зарцуулсан 500 сая Америк доллар болоод хүүгийн төлбөрийг 2027 онд хамтд нь бүрэн төлчд барагдуулах ёстой юм а. Иймээс ч үлдсэн 1 жилийн хугацаанд тухайн төслийг бүрэн дуусгаж мөн зах зээлийн ханшаас өндөр үнээр 100% борлуулж чадахгүй бол Улаанбаатар хот өрөө төлж чадахгүй хүрэх эрсдэлтэй болсон. Тиймээс энэ төслийг засгийн газарт шилжүүлэх байдлаар Монгол улсын татвар төлөгчдийн мөнгөөр зарагдаагүй байрнуудын мөнгийг төлүүлэх хувилбарыг ч ярьж эхэлжээ. За Сэлб дэд төв нийтдээ 8575 орон сууцуудад үйлчлэгийн 32 барилга байгууламж, 3 сургууль, 5 цэцэрлэг, эмнэлэг бүхий 50 мянган хүн оршин суух томоохон төв. Гэр хорооллыг хумх, агаарын бохирлыг бууруулах хүрээнд оновчтой шийдэлчгэлээ эдийн засгийн тооцооллын хувьд зардлаа нөхөж чадахгүй гэдэг нь эргэлзээ дагуулах томоохон сэдэв болоод байна. За учир нь уг төсөлд зарцуулсан 500 сая долларыг 1 жилийн дараа буюу 2027 оны 8 дугаар сард ашигласан 3 жилийн хүүгэнд тооцож нийтдээ 600 гаруй сая доллар болгон 100% буцаан төлөх ёстой юм а. Тэгэл гүйцэтгэл нь ердөө 25% байна. Иймээс Сэлб дэд төвийн 8575 орон сууцыг 1 жилийн хугацаанд ашиглалтанд оруулж зах зээлийн ханшаас өндөр үнээр борлуулах магадлал тун багт бол засгийн газар шилжүүлэх замаар нийслэл өөрсдөөсөө холдуулах асуудал яригдсан гэх мэдээлэл байна. Харин засгийн газрын төлөөлийн зүгээс Сэлб дэд төвийн эрхийг шилжүүлж авахгүй гэлээ. Юу гэвэл одоо Сэлб дэд төвийг одоо байгуул барилга орон сууцчлалтын яаманд өгч байгаа. Зангидаад явна. Зээлийн одоо эрсдэл асуудлуудыг ярина гэсэн юм юмнууд явж илээ. Би албан ёсоор бас одоо хариу өгье. Тийм асуудал байхгүй. Төсөл хэрэгжүүлэгчдийн зүгээс зээлийн хүүгээ төлөхийн тулд 1 м квадратын үнийг 4.6-аас 4.8 сая төгрөгөөр худалдаалах шийдлийг нийслэлийн иргэдийн төлөвчдийн хурал дээр танилцуулж байсан. Тэгвэл салбар яамнаас тус төслийг үнэлж үзээд 1 м квадрат байрны өртөг нь 3.9 сая төгрөг гэж тооцсон байна. Иймээс ч борлуулалтын үнийг 4.2-оос 4.5 саяын хооронд байх боломжтой гэж ярьжээ. Унтчаар нэг 4 сая 250 300 мянгаар одоо зархад дараагийн одоо төсөл хөтөлбөрүүд хэрэгжүүлэх ийм боломж болцоотой юм байна гэдэг судалгаанууд хүртэл гарцсан байгаа. За 2028 он гэхэд төрийн оролцоотойгоор баригдаж байгаа 23390 айлын орон сууц ашиглалтанд орно. Иймээс ч барьсан барилгаа хэрхэн борлуулах вэ гэдэг нь ойрын 2 жилд төрийн байгууллагын толгойн өвчин болоход хүрээд байна. За тэгвэл энэ хүрээнд орон сууцчлалтын тухай болон орон сууцны санхүүжилтийн банкны тухай хуулийн төслүүдийг танилцуулаад байна. Харин хүн намын зүгээс төрийн банкаа хувьчлах эсвэл чиглэлийг нь өөрчилсөний дараа дахин шинэ банк байгуулах ёстой гэлээ. Төрийн банкыг бид одоо хувьчлах замаар энэ одоо төрийн данхайлсан байдлыг бол багасгах ёстой. Тэгээд энэхүү орон сууцчлалтын тухай хууль болон орон сууцны санхүүжилтийн төрөлцсөн банкыг байгуулахын боломжийг бий болгоно. Хэрэгцээ бол маш өндөр байна. За өнөөдрийн байдлаар аржааны банкудад 47 мянган иргэнээс 6 их найд давсан ипотекийн зээлийн хүсэлт хуримтлаад байгаа юм байна. Иймээс 2027-2028 онуудад ашиглалтанд орох орон сууцнууд нь тухайн жилүүдийн улс төрийн хийгээд сонгуулийн гол сэдэв болох төлөвтэй байна. За үүний зэрэгцээ Сэлб дэд төвийн өрийг төлөх хүндэтгэн даалгавар эрх баригчдын өмнө тулж ирчгээд байна.